цаг хугацаа гэдэг үнэхээр хурдан. Өнгөрсөн 12 дугаар сард яг энэ танхимд бид хүүхдүүдтэйгээ хамт шинэ жилийн баярыг тэмдэглэж байсан. Өнөөдөр хэдийн 3 сарын хугацаа өнгөрчөөд одоо хоол учраас эхийн сүгээрээ хооллороо л гэж хэлдэг. Эхийн сүү хизээч одоо орлуулшгүй. Хүний амьдралын 60-70% 6 хүртэлх наснд төлөвшдөг байгаа. Эхний ээлжинд бол бид нэг 3 санаа гаргачаад байна. Гэтэл энэ хүүхдүүдийн хувьд одоо 1.5-аас 4 хүртэлх настай хүүхдүүд байна. Өндөр амжилтсан. За өнөөдрийн хичээл маш сайхан байх болтугай. За үзэгчдээ бид нэг гэр бүл хүмүүнлэгийн төсөл маань үзэгч та бүхэнд хүрээд 3 сарыг гүлаачны жүжигчин соёлын цэргүүний ажил ганццэг телевизэн сэтгүүлийн эрхлэгч ууган цэцэг нарыг бид нэг гэр бүл хүмүүнлэгийн төслийн дараагийн хүмүүнлэгийн хэлчээр тодруулж байна. Медиатэй бас намайг сонгосонд баярлалаа. Айгу их төвчтэйгээр авч явнаа гэж итгэлтэй хэлж чадах хаа. Koos driksteins, man koos driksteins, man lesi gatedissan. Сайн бацгааны үзэгчдээ телевизэн сэтгүүлийн хамт олон 7 жилийн ойгоо өгтөн уншигчдийнхаа оролцоотойгоор тусламж дэмжлэг шаардлагатай байгаа тэдгээр хүмүүст туслаж ирээдүйд нь гэрэл гэгээ нэмэх зорилгоор бид нэг гэр бүл хүмүүнлэгийн төслөө эхлүүлээд 3 сарын хугацааг өгтөж байна. Энэ 3 сарын хугацаанд хүүхдийн төв сувиллын бүтэн өнчин болон саажилттай 3 ангийн хүүхдүүдэд бид бүхэн туслахаар ажиллаж байгаа. Энэ удаагийн нэвтрүүлгээр эдгээр хүүхдүүдтэй бид бүхэн ямар ажлуудыг хийж бүтээснээ тайлагнан үзүүлэхээс гадна одоо хийж байгаа. Цаашид хийхээр төлөвлөсөн ажлуудаа та бүхэндээ бас үзүүлэх болно. Бид нэг гэр бүл төслийн 3 дахь дугаар үзэгч та бүхэнд хүрж байна. Бид нэг гэр бүл хүмүүнлэгийн төсөл олон нийтийн оролцоонд түшиглэж, нүдэ олсон халамжийн үйлчилгээг өнчирч ойр ганцаар хоцорсон хүүхдүүдэд гутарч зүдэрч яваа нэгэнд хийж бүтээхээр сэтгэлдээ шатаж, бадамлаж яваа тэдгээр хүмүүс туслахаар дэлхийн нарыг бүтэн тойрох жилийн 365 хоногийг зориулж байгаа. Бидний ихний зогсоол хүүхдийн төв сувилал. Тийгээр ээж аав шиг нь хайр өгч чадахгүй ч гэсэн энэ хүүхдүүдийн төлөө бүгдээрээ нэг сайхан үйлсээ нэгтгэе. Монголчууд өөрсдөө өрөвч нэнжин сэтгэлтэй, халуун сэтгэлтэй хүмүүс гэж ярьдаг тийм ээ. Тэгэхээр яг тэр халуун сэтгэл яг энэ үед хаан сэрэх ёстой вэ гэхээр яг энэ сэрэх ёстой гэж сэтгүүлч миний хувьд бодож байна. Яагаад гэвэл энд хүүхдүүд байгаа. Хүүхдүүдтэй бас онцгой сувилгаан арчилгаа шаардлагатай ийм хүүхдүүд байгаа. Тэдгээр хүүхдүүдэд ах эгч болох аав ээж нь орлож чадахгүй ч гэсэн ах эгч болох тийм үүрэг бидэнд байгаа гэж бид бүхэн бодож байгаа. Хүүхдийн төв сувилалд совилуулж байгаа хамгийн балчир хүүхдүүд яргуу бэ бүлэгт байдаг. Эдгээр хүүхдүүдийн хамгийн том нь дөнгөж тентэр тунтраалах нь. Харин бүр балчрууд нь илгээрээ мөлхөж, эргэж тойрон хөрвөн. Тэд маань одоохондоо иймэрхүү л чадалтын хийтэй. Тэдний маань тоглоомын өрөө биднийг анх очиход эдэр 9-ийн хүүтэн ихэлсэн байсныг ч хэлэх үү, нэг л хүүтэн. Даарч хүрэн ханаад авчихна гэд газар дээр тоглоулдгүй байсан юм а. телевизэн сэтгүүлийн хамт олон буюу бид нэг гэр бүл төслийн багийнхан энэ ангийн халаалтын шалны асуудлыг нэн тэргүүнжидсэн. Одоо тэд тоглоомын өрөөндөө даарах жинтхийн зовлонгүй дураараа мөлхөж хэвтэж байгаа шүү. Яргуу бүлэгт байгаа нөгөө үүдний хүүхдийн тоглоомын өөрөө хэдүүлээ нэг шалгын дулаахан халдаг шалтаа. Тэгээ хүүхдүүд маань их сайхан сайхан тав тухтай байгаа. Нөгөөдг дээрээ ингээд сар вагаал хөвтөл унтцгаагаал аюу доороос нь сайхан ингээд бүлээ оргиод нэг дулаахан болохоор хүүхдүүд маань сайхан тав тухтай сайхан байгаа. Цаг хугацаа гэдэг үнэхээр хурдан. Өнгөрсөн 12 дугаар сард яг энэ танхимд бид бүхэн хүүхдүүдтэйгээ хамт шинэ жилийн баярыг тэмдэглэж байсан. Өнөөдөр хэдийн 3 сарын хугацаа өнгөрчгөж. Харин тийм цаг хугацаа үнэхээр хурдан өнгөрсөн байна. Тэгэхээр энд хүүхдийн төв сувилал маань эрүүл мэндийн байгууллага гэдгийг бас дахин онцлон хэлэх хэрэгтэй хаа. Тэгэхээр энд сувилуулж байгаа хүүхдүүдийн маань хувьд дуу хоор, хөгжим наадам гэдэг бол тийм ч олон тохиолдолд ахаар зүйл байгаагүй. Тэгэхээр 12 дугаар сард бид нарын хамтдаа анх уулзсан тэр шинэ жилийн баярын өдөр хүүхдүүдэд маань хүүхэд насны сайхан дурсамж болон үлдсэн бахаа гэж бид бүхэн найдаж байгаа. Өгсөн бэлэг тусламж болох нь ч бий, үгүй нь ч бас бий. Тийм болохоор бид нэг гэр бүл хүмүүнлэгийн төслийн багийнхан хүүхдүүдийг инэрч байгаа нэ гэд толгоог нь илж бэлгээр дараад авахыг зорьсонгүй. Яагаад гэвэл ирээдүйд тэд маань хэн болох нь л хамгийн чухал.
Тэдэнтэйгээ илүү ойр байж бүлсэг дотн халуун сэтгэлийг жаахан ч гэсэн мэдрүүлэхийг зорьсон юм а. За үзэгчдээ бид бүхэн пони тоглоомын төв Сувлал 1 ангийнхаа хөөрхөн дүү нартайгаа ирсэн байгаа. Энд пони тоглоомын төвийн хамт олон ТV зон сэтгүүлийнхэн мөн хүүхдийн төв Сувлал 1 ангийн хөөрхөн дүү нар маань тэр ангийн эмч, сувлагч, асрагч нар энд байгаа. Бид хэд ямар шалтгааны улмаас энд байгаа гэхээр өнөөдөр хөөрхөн дүү Туяамагийн маань 4 насны төрсөн өдөр Сарна шинэ хоёрын маань 2 насны төрсөн өдөр болж байгаа. Тэгэхээр бид бүхэн хамтдаа төрсөн өдрөө тэмдэглэх гэж байна. Сарна ангийн хүүхдүүдтэйгээ тавлаг, тухлаг, найрсаг пони тоглоомын төвд тоглонго баггүй дотноссон шүү. Хүүхдүүд маань эхэндээ өөр газарт ирсэндээ баахан бишүрхсэн. Харин дараа нь юу болсныг эцэг эхчүүд юу сандах вүлээ? Бид нэг гэр бүл төслийг дэмжигч Монгол Улсын боловсролын их сургууль, сургуулийн өмнөх боловсролын сургууль. Монгол хүн бүхний түүхнийг зүс ижил, цус нь бас адилхан. Тийм болохоор та, бид бүгдээрээ нэг гэр бүл. Өнөр өтгөн гэр бүлийн маань нэгэн гишүүн бол хүүхдийн төв Сувлал нэрээр оглож байгаа энэ хамт олон. Тэдний жаргал зовлон, баяр багтал, асуудал бэрхшээл биднийхтэй эв ижил. Эцэг ихтэй биш, эмч, сувлагч, асрагчийн гар дээр хүн болон торнож байгаа хүүхдүүдийн төлөө үйлсээ зориулж яваа тэдгээр хүмүүсийн ажил мэргэжлийг олон түмэн танаас бас мэдрээсэй. За сайн уу? Өглөөний мэнд. За тэгэхээр үзэгчдээ бид бүхэн өчигдөр сувлагч, асрагч Эрдэнэ Чимэг гихчийнхаа ажил үүргийг 4 цаг 30 минутанд хүлээн аваад өнөөдөр өглөө 7:50 хүртэл ажилласаар байна. Тэгээд удахгүй бид бүхэн 8:20 гээд дараагийнхаа ээлжийн асрагчтай ээлжийн үлгэлцэж өгөлцнөө. Тэгэхээр лаваг цэцэг маань сэрсэн байна. Ийм гоё толгойтой охин босож сэрсэн байна. Хөө энэний үсийг авахгүй. Сайн уу гэрэ. Сайн уу гэж. Тэгэхээр нэг шөнийн турш хүүхдүүдтэйгээ хамт байхад асрагч хүний жаргал бас хэцүү байдлыг жоохон ч гэсэн ойлгож байна. Тэгэхээр эдгээр бяцхан хүүхдүүдэд ээж нь болж, эмч нь, асрагч нь, сувлагч нь болж байнга хамт байдаг энэ ажил бол ирээдүйн мундаг Монголыг ирээдүйг бүтээх тийм сайхан иргэдийг хөгжүүлж байгаа, өсгөж байгаа гэдэг утгаараа маш сайхан буянтай ажил санагдаж байна. Бас их яггүй ажил гэдэг юм байна. Ялцгүй шүнжэнгөө энэ маань хийх маань уг нь унтж байгаа. Гэхдээ бид нар бас яг ясагч нар, сувлагч нар бол унтах хэрэг байхгүй. Эмч нарын гэсэн жижиг эмчлээс бүгдээрээ л эргэж тавиал өглөө өвөр цайлгадаг юм байна. Тэгээд маань ийм модны өстэй болсон манай. Харин тийм байна шүү дээ. Босоод одоо нүр гараа аваад өглөөнийхээ цаг баг чинь тий. Тэгээд бид бүхэн 8:20 гээд ээлжээ хүлээлгэлж өгнө. Харин дараа нь 10 цагаас бид бүхэн Сувлал 1 ангийнхантайгаа тоглоомын төв рүү явж тэдний ангийн 3 хүүхдийн төрсөн өдрийг тэмдэглэх байгаа. Тэгээд одоо бид бүхэн цайгаа уулаа. Үзэгчдээ та бүхэн бас сайхан цайгаа угаарай гэж. Баяртай. Хөөе лавга. Баяртай гэ. Баяртай гэж. Мэдж байгаа ч юм алга. За баяртай. Угнаа миний хувьд хүний амьдралд хамгийн чухал бол эрүүл мэнд, хүн төлөвшил, бас боловсрал гэж боддог. Хүн болгон л яг тэгж боддог байх гэж бодож байна. Тэгэхээр ТV сонсдгол бидний гэр бүл хүмүүнлэгийн төслийн багийнхан хүүхдийн төв Сувлалын дүү нартай эрүүл мэндэд нь, хүн төлөвшилт нь, боловсрал мэдлэгтэн зориулаад сайн санаад хүмүүсийн тусламжтайгаар шаардлагатай амин дэмүүд болон сэтгэхүй хөгжүүлэх ном гарын авалгуудыг урд өмнө бэлгэлж байсан. Бас үүний нэг илрэл болж бид бүхэн сарнаа бүлэгтээ мэргэжлийн цэцэрлэгийн багшийг ажиллахаар болсон байгаа. Ингээд хэдүүлээ багштайгаа танилцгаая. За тэгэхээр нараа багш маань сарнаа бүлгийн хүүхдүүдэд анхныхаа хичээлийг заалаа. Тэгэхээр анхны хичээлийн сэтгэгдэл бас хүүхдүүдтэйгээ танилцаад
суралцах боломж болцоо нь хэр байна? Хүүхдүүдийн маань хандлагын талаар та бас багшууны хувьд үзэгчд маань сонирхуулаач. Анхны хичээлийг заалаа. Танилцах хичээл гэдэг нэртэйгээр хүүхдүүдтэйгээ ямар ч гэсэн танилцлаа. Зарим нэг хүүхдийнхаа нэрийг нь тогтоож амжлаа. Тэгтээ яг хоо 1 сарын хугацаа гэдэг бол маш богино хугацаа. Яг боловсрол олгоно гэдэг бол энэ хүүхдүүдийн хувьд яг аав ээжтэйгээ тийм ээ багасаа яг суралцаад 2 наснаасаа эхлээд цэцэрлэгээр дамжаад тэгээд 5 нас хүртлээр байх хэвээр. Гэтэл тэр хугацааны яг энд байгаа учраас яг тийм системтэйгээр боловсрол олоогүйгийн одоо юу илрэл харагдаж байна л да. Тэгэхээр яг энэ мэдээж би сарын хугацаанд ажиллаж байгаа учраас багхан ч гэсэн үр дүн гарна. Гэхдээ энэ хүүхдийн одоо харилцаан дээр тий хандлага нь эрс өөрчлөгдөн гэж бол би хэлж чадахгүй. Баг ч гэсэн одоо өөрчлөлт гарна. Сайн байцгаана уу хүүхдүүдээ? Сайн байцгаана уу? За багш нь ч гэсэн сайн. За бүгдээрээ танилцсан хүүхдүүдээ. Багшийг нь Наранбаяр гэдэг. Та нар Нараа багш гэж хэлж болно. За давтаа талээрээ Нараа багш. Хэн гэдэг үлээ? Ганбаяр. Чамаа хэн гэдэг үлээ? Би зорилгоо их том тавьж ирсэн. Гэтэл одоо миний зорилго жоохон өөрчлөгдчихлөө. Юу вэ гэхээр ер нь л энэ хүмүүсийг одоо хүний яриаг сайн ойлгоод яг тэрэнд сайн тий одоо хүний яриа зааварчилгааг ойлгочдөг. Тэгээд тэрэндээ бас хариу үйлдэлийг бас яг тухайн хэмжээндээ зориулж өгчдөг. Тэгээд харилцааны хувьд нэг баг ч гэсэн нэг жоохон өөрчлөлт оруулъя л гэсэн одоо зорилго тавиад дандаа харилцаа руу чиглэсэн хичээлийг лөхөө орё гэж бас бодож байна. Монгол улсын боловсролын их сургуулийн сургуулийн өмнөх боловсролын сургуулийн докторант багш Наранбаяр хүүхдийн төв зөвлөлийн сарны бүлгийн хүүхдүүдэд маань өнөөдрөөс эхэлж хичээлээ зааж эхэлж байгаа 1 сарын туршид ажлын өдрүүдээр бас багш маань хөтөлбөрийнхөө дагуу хичээлээ заана. Тэгэхээр 1 сарын дараа хүүхдүүдэд маань ямар үр дүн гарсан, хүүхдүүд маань юу сурсан, зан төлөвшлийн хувьд ямар өөрчлөлт гарсныг эргээд үзэгч та бүхэнд бид бүхэн дэлгэцээрээ үзүүлэх болно. Тэгэхээр таны хичээлд амжилт хүсээд хүүхдүүдэд маань шаардлагатай хичээлийн эрхслүүдийг бэлэг болгон нэгэн газар өгсөн байгаа. Тэгэхээр энэ бол тод өнгө нэртэй бичиг хэрэглэлийн зардаг ийм дэлгүүр байгаа. Тэгэхээр бичиг хэрэглэлийн бүх төрлийн бүтээгдэхүүнүүдээс хүүхдүүдийн 1 сарын хэрэглээнд зориулж бэлэг болгон гардуулсан. Мэдээж тод өнгийн хамт олон хүүхдийн ирээдүйд хүүхдийн боловсролд анхаарал хандуулж хүмүүнлэгийн улсад нэгдсэн байгаа. Та бүхэнд баярлалаа гэж хэлье. За баярлалаа танаа таланд ч гэсэн. Тэгээ ямар ч гэсэн хүүхдүүдтэйгээ хамт тэгээд 1 сарыг өнгөрөөе. Тэгээд үр дүн гарах байхаа найдаж байна. Их орныг бүхэлд нь эрдэм номд хөтлөх багш хэмээх буянтныг бэлтгэдэг боловсролын их сургуулийнханд талархал илэрхийлье. За одгүй босоод ирээрээ. За баяр хүргье. Баяр хүргье. За сонирхолтой сууж. За тоён босоод ирээрээ. Баяр хүргье. Хүүхдүүдэд зориулан сэтгэлээ шингэн Бамбрууш брендийн цэвэр арсан гутлуудыг хүргэсэн бэлэг дизайн компани захирал Батбэлэг танд баярлалаа. Хүүхдүүд маань таны хийсэн гутлаар хангарч байгаа. Хүлээ авах яаралтай тусламж дэмжлэгийн засгийн эрхлэгч Батгоёг тийм ээ. Та сарна хэсгийнхаа тухай жоо дэлгэрэнгүй мэдээлэл өгөх үү? Тий. Манай сарна хэсэг бол нийтдээ 15 ортой. Одоогийн байдлаар манай хэсэг 13 хүүхэдтэй байгаа. Энд бол манай сувилын 2 наснаас дээш 4 нас хүртэлх хүүхдүүд байна. За өнөөдөр бид бүхэн яагаад сарна хэсэг дээр байж байна гэхээр одоо энэ хүүхдүүд маань сургуулаас өмнөх насны одоо боловсрал одоо сурах одоо үе дээр ирсэн байгаа тийм ээ. Тэгэхээр өнөөдөр бид бүхэн бас нэг шинэ өөрчлөлтийг бас хийгээд байгаа юм уу? Одоо тий хүүхдүүдийг одоо нэг сургуулийн өмнөх наснд нь одоо бэлтгэх тийм ажил эхлэх гээд байна. UBS TV-ийн сэтгүүлээс хэрэгжүүлж байгаа бидний гэр бүл төслийн хүрээнд докторант багш манай энэ ангид 1 сарын хугацаатай тийм хичээл орох юм. Энэ хугацаанд манай асрагч суулгч эмчнэр бол энэ багшаас бол нэлээд их суралцсан. Тэгээ хичээлээ цааш ингэ үргэлжлүүлээд явах юм. Хүүхдийн боловсролоо чиглэсэн ажил маань ер нь явагддаг байсан уу? Хэрэг завсардсан бол хэр хугацаанд завсардсан байсан юм бол? Энэ бол явагддаг байсан. Гэхдээ тогтмол биш. Ямар шугамар явагддаг гэсэн гэхээр энэ ч нөгөө олон улсын байгууллагууд биш үү? Тэрний сайн дурын ажилчид ирж тийм хичээл явагддаг гэсэн. Тэр нь бол тэгээ хугацааны хувьд бол 7-10 хоног ч юм уу тийм богино хугацаатай явагдаад дуусчихдаг гэсэн. Одоогийн шиг сарын хугацаатай жинхэнэ яг багш ирээд яг ингээд системтэй хичээл заахад асуудал өргөн байдгүй байсан.
Одоо хэдүүлээ хідэн талаасаа сайхан хичээж байгаад ер нь цаашдаа энийг ер нь тогтмол хүүхдүүдийн боловсролд анхаарч явъя гэж одоо хэдүүлээ тохиролцоод байгаа тийм ээ. Сувллын тасгийн эрхлэгч Бямжав гэдэг хүнтэй бид бүхэн уулзж байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Тэгэхээр сувлын тасаг маань сахиуртай хэсэг, няраа хэсэг гэсэн 3 хэсэгтэй 35 ортой ажилладаг. Сахиуртай хэсэгт бол жингийн алдагдaltaй, цус багталтай, суур өвчтэй хүүхдүүдэд авч суйлдаг. Няраа хэсэгтээ бол хоолны бэрхшээлтэй гүйцэд няраа мөн жингийн алдагдaltaй бага жинтэй няраагаа хүлээж авч тойрнуулдаг. Манай няраа тасаг 1987 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа. Харьцангуй бол тоног төхөөрөмжийн хувьд ажиллаж байгаа боловсон хүчний хувьд бол тогтсон ийм хэсэг байгаа. Өнгөрсөн жил гэхэд л манайх одоо эмгэг шаардлалтыг эмчилдэг фото аппаратууд мөн бага жинтэй няраануудаа дулаацуулах ширээг нэмж авсан. Ээж нарт давхар сургалтаа явуулаад манайхаас эмч өрөө тогтчулсан. Шаардлагад өөрөө бас удаан хугацаагаар тэгээ хүн хэлбэрээр явбал хүүхдэд бас алсын хүндрэл өгдөг. Тэгээд бид нар тэрнээс нь бол урьдчилан сэргийлж манайх шаардлагатыг бол эмчлэх тэрийг аль болохоор хөнгөн хэлбэрээр явуулах, хурдан бууруулах энэ үйл ажиллагааг явуулдаг. 9 сар хүүхдэд тээж төрүүлсэн хүүхэд бас дутуу төрсэн хүүхэд гэдэг бол хоорондоо ялгаатай жингийн хувьдаас эхлээд тийм ээ. Тэгэхээр яг гэртээ суугаа баг няраа хүүхдэд 1 сар хүртэлх няраа хүүхэдтэй ээжүүдтэй бас магадгүй хүүхэд нь шаардлагатай хүчил төрөгчийн дутагдaltaй гэдэг дутуу няраа хүүхдүүд байгаа бол та яг эмч хүнийхээ зүгээс юу гэж зөвлөмөр байна? Манайх бол яг няраануудад төрхүүдээс аавна. Тэгээд юунуудаас гэрт гарцсан няраа тохиолдолд бол өрхийн хэмжээс 13 аагаа аваад хүрээд тэгээд амьсгалын замын хурц өвчнгөө бол манайх бол хүлээж авах татгалзах юм байхгүй. Бид нэг гэр бүл хүмүүнлэгийн төслийг үзэж байгаа үзэгчид Монгол орон даяар дэлхийн өнцөг боломжтой та тэрийг сонсож байгаа. Тэгэхээр эмч хүний хувьд цаг хугацаанаас өмнө төрүүлсэн ээжүүдэд хандаад бяцхан зөвлөгөө өгөхгүй юу гэж хүсэж байна. Ерөөсөө эхийн сүгээр хөхөөрөө хооллороо л гэж хэлмээр байна. Эхийн сүү бол хизээч одоо орлуулахгүй. Тийм одоо нандин одоо байглаасаа яасан тийм одоо хоол учраас эхийн сүгээрээ хооллороо л гэж хэлмээр. Эхний ээлжинд бол бид нэг 3 санаа гаргачаад барилгын юм хэмжээ нь болохоор 8.12-ийн харьцаатай. 10-аас нэг 15 хүүхдийн зундаа байрлана гэж үзэж байгаа. Тэгээд нэг 3-аас нэг 14 насны хүүхдүүд байрлана гэж үзээ. Тэгэхээр 15 хүүхэд болохоор ер нь нэг угаалтуур 0.9-ээс жоохон том байхгүй болохгүй л дээ. Хүүхдүүдийн өсөж хүмүүжих амьдрах байшин барина гэдэг амны хашаандаа дүнзэн байшин барихаас тис өөр юм. Яагаад гэвэл бидний мөрөөдлийн энэ байшинд хүүхдүүд цусна. Энэ хэсэгт болохоор яг нэг арай жоохон том хүүхдүүд маань энэ хэсэгтээ бол арай нэг бага насны хүүхдүүд маань ч юм уу те. Энэ чинь 2.0-тэй 2 дүүштэй. Нэг давхартай болохоор энэ чинь тоглоомын хэсэг тэгээд нэг хооллох хэсэг гэж байна шүү дээ. Тэр нь бол яг энэ чинь ингэ цуг байх. Энэ чинь тоглол. Эрүүл, аюулгүй бас дүрм журмын дагуу бүх ажил явагдах ёстой. Гандрас орд барилгын зураг төслийн компани захирал архитектор Тододын зөвлснөөр бидэнд орох газар, хөөцөлдөх ажил, авах зөвшөөрөл гээд бичиг баримт бүрдүүлэлтийн асар их ажил байна. Харин дараа нь байшингаа босгох бүр тайван ажил бидний өгдөж байгаа. Гандрас орд барилгын зураг төслийн компанийн туршлагатай болохоор харин ч нэг түшигтэй юм аа. Энэ хэсгэрээ дээшээ гараад 2 дахь руу гараад 2 давхартаа гараад энэ чинь нэг унтлагын маань 2 хэсэг барилж байгаа. Тэгээ хэдүүлээ одоо гол зорилго маань яг гэхэл одоо энэ 3 санаан дээрээсээ ярилцаад нэг байгуулалтаа бид нэр сонгож аваад яг энийг за энэ байгуулалт одоо яг энэ төлөвлөлтөөр болж байгаа гэх юм бол яг энийгээ бид нэр эскизийн төвшөнд дуусгаад тэгээд эскизээ хэдүүлээ батлуулна. Тэгээ эскизээ батлуулаад эскизээ батлуулж дуусны дараа бүгд тэр ажлын зурагт орно.
барилгын болон засварын тогтчлт гэрэлтүүлэхийн зураг төсөв 20 жил боловсруулсан гэсэндээ Гандрас орд компани энэ салбартаа яалтчгүй мундаг. Хүмүүнлэгийн үйлсэд нэгдсэн та бүхний ажилд амжилт хүсье. Бага насны хүүхдэд нар, салхи, ус агаар шиг хэрэгтэй зүйл гэж юу байх вэ? Тийм ч учраас UBS телевизийн гадаад харилцааны алба, орчуулагчид, телевизэн сэтгүүлийнхэн гэд гадагшаа дотгошоо харилцаатай хүн бүхэн хүүхдэд зориулагдсан энэ байшин бүтээн байгуулахын тулд тал тиш хандан бичиж, танилцуулж, ярилцаж байна. Олны хүч оломгүй далай гэдэг баха. За үзэгчтэй тэгэхээр одоо өглөөний үүрийн 5 цаг болж байна. Тэгэхээр UBS телевизийн маань найруулагч Удвал, сумма тайлбарлагч Оюнбаатар хоёр маань Арлын Япон орныг яг одоо зорих гэж байна. За тэгэхээр бид бүхэн бид нэг гэр бүл хүмүүнлэгийн төслийн хүрээнд энэхүү захиаг их авраг хакхоо даваа жаргалуулан мэрэгжлийн сумма бүхийн дээд зиндаанд барилдаж байгаа Монгол суммачтай энэхүү захиаг та хоёроо дамжуулан дайж байгаамаа. Энэ захианд бид нэг гэр бүл хүмүүнлэгийн төслийн хүрээнд тусламж хэрэгтэй байгаа хүүхдийн төв суурилын өнчин болон саажилттай хүүхдүүдэд хэрэгцээ шаардлагатай зүйлсүүд болон тэр хүүхдүүдийн амьдрал ирээдүйн талаар бичсэн товч танилцуулга гуйлт хүсэлт байгаа. Тэгэхээр та хоёр маань их аврагт болон бусад суммачтад хандаад хүүхдүүдийн маань төлөө маш сайхан тайлбарлаж ойлгуулнахаа гэж бид бүхэн найдаж байгаа. За энэ бас хүмүүнлэгийн төсөл нэвтрүүлэгт одоо бас суммууд барилдаж байгаа Монгол хүүхдүүдийн татан оролцуулах энэ хүүхдүүдэд тусламж одоо хүргэх талаар бол хичээж ажилланаа. За та хоёрынхаа уран бүтээлд амжилт хүсье. Тун удахгүй сайхан баяртай мэдээгээр ол зомог дүүрэн тэр өдөр эргээд уулзцгаая. Баяртай. За баяртай. За сайн явцгаагаарай. За сайн яваарай. Итгэл дайсан захиа минь наран ургах тэрэл зөвхт хөөрлөө. Эргээд онгоц эрэхтэй сайн мэдээ, сайхан сэтгэл авчрах болтугай. За үзэгчдээ бид нэг гэр бүл хүмүүнлэгийн төсөл маань үзэгч та бүхэнд хүрээд 3 сарыг өдөж байна. Тэгэхээр энэ 3 сарын хугацаанд камертон хамтлагийн дуучин Мен Дамар, телевизэн сэтгүүлийн сэтгүүлч Наран Жимэг миний би үзэгч та бүхэнд бид нэг гэр бүл хүмүүнлэгийн төслийг хөтлөн хүргэсэн байгаа. Тэгэхээр дараагийнхаа хүмүүнлэгийн элч нарыг яг одоо тодруулах гэж байна. Тэгэхээр өнөөдөр Хувьсэл продакшны жүжигчин соёлын төргөөний ажилтан Ганц Цэг, телевизэн сэтгүүлийн эрхлэгч Ууган Цэг нарыг бид нэг гэр бүл хүмүүнлэгийн төслийн дараагийн хүмүүнлэгийн элчээр тодруулж байна. Одоо хоёулынх нь ээлж болж байна. Тийм. Тэгээд сэдвээ бид бүхэн бас яг сонгоог байгаа. Мэдээж хүмүүнлэгийн зочин элчтэйгээ хамтдаа бүгдээрээ хинт ямар тус хэрэгтэй тэр хүнд бас туслах хэрэгтэй байгаа. Тэгээд таны хувьд бас урилгын минь хүлээн авч хүмүүнлэгийн элч болж байгаад маш их баярлалаа. Баярлалаа, харин ийм сайхан нэвтрүүлгийн ийм сайхан боломж надад олгож байгаад харин танай телевизийн хамт олонд телевизэн сэтгүүлийн хамт олонд чин сэтгэлээсээ баярлснаа илэрхийлье. UBS телевизийн телевизэн сэтгүүлээс хэрэгжүүлж байгаа бид нэг гэр бүл хүмүүнлэгийн төслийг би үзэх дуртай. Ялангуяа та бүгдийн зохион байгуулсан энэ ажлаас санаачлаас бас улбаалаад энэ үйлд чинь тусалж байгаа тэр хувь хүмүүс албан байгууллагуудад бас би хувьсаа маш их баярлалаа гэдгээ хэлмээр байна. Тэгээд Угнайт тэрийн үргэлжлүүлэн аялах энэ хүмүүнлэгийн төсөлд та бүхэн бас идэвхтэй оролцсноо гэдэгт итгэлтэй байна. За тэгэхээр ганц цагчтай би нэг юм тэмдгийг хүлээлгэж өгөх гэж байна. Энэ бол бид нэг гэр бүл хүмүүнлэгийн төслийн хүмүүнлэгийн элчийн тэмдэг байгаа. Тэгэхээр гадар хувцтай болохоор зөөхөж жоохон бэрхшээл. Зүрчээ, гоё шүү. За энийг угнаа зөгөөд өгөө. Зүгээр чи хүмүүнлэгийн элч гэдэг. Тий. Хүмүүнлэгийн элч байж чадна гэж би тодорхойллоо хэмээн камертон хамтлагийн дуучин Мен Дамар Ганц Цэг хичээг маань тодорхойлсон байгаа. Та хоёрынхаа хүмүүнлэгийн ажилд амжилт хүсье. Нүдээ олсон тусламжийг бас тууширсан халамж биш хүмүүнлэг хүн хүнээрээ байх тэр сэтгэлийг олон нийтэд түгэж UBS телевизээр сар бүрийн төгсгөлд нэвтрүүлгээ бас амжилттай гаргаж байгаарай гэж та бүхэндээ амжилт хүсэж байна. За баярлалаа. Тэгээ медиатэй бас намайг сонгосонд баярлалаа. Тэгээ медиагийнхаа бас эхлүүлсэн зочин хөтлөгчийн үүрэгтэй ажлыг унгахгүйгээр бас айгүй эрч хүчтэйгээр авч явнаа гэж итгэлтэй хэлээ чадах байхаа. Цаг хугацаа гэдэг үнэхээр хурд юм. Өнгөрсөн 12 дугаар сард яг энэ танхимд бид хүүхдүүдтэйгээ хамт шинэ жилийн баярыг тэмдэглэж байсан. Өнөөдөр хэдийн 3 сарын хугацаа өнгөрчөөд одоо хоол учраас эхийн сүгээрээ хоол ороод гэж хэлдэг. Эхийн сүг хизээч одоо орлуулахгүй. Хүний амьдралын
60-70% нь 6 хүртэлх наснд төлөвшдөг байгаа. Эхний ээлжинд бол бид нэг 3 санаа гаргачаад байна. Гэтэл энэ хүүхдүүдийн хувьд одоо 1.5-аас 4 хүртэлх настай хүүхдүүд байна. Өндөр амжилтсан. За өнөөдрийн хичээл маш сайхан байх болтугай. За үзэгчдээ бид нэг гэр бүл хүмүүнлэгийн төсөл маань үзэгч та бүхэнд хүрээд 3 сарыг гулаачны жүжигчин соёлын цэргүүний ажил ганц цэг телевизэн сэтгүүлийн эрхлэгч ууган цэцэг нарыг бид нэг гэр бүл хүмүүнлэгийн төслийн дараагийн хүмүүнлэгийн хэлчээр тодруулж байна. Медиатай бас намайг сонгосонд баярлалаа. Айгу их төвчтэйгээр авч явнаа гэж итгэлтэй хэлж чадах байхаа.